Монгол улсын ерөнхий сайд засгийн газрын гишүүдийг томилох тухай захирамжинд гарын үсэг зурх ёслол эхлэхэд бэлэн боллоо. Монгол улсын 32 дахь ерөнхий сайд Лувсан намсран оюун эрдэнэ таныг танхимд өрж байна. Монгол улсын үндсэн хуулийн 39-р зүйлийн 4 дахь хэсэг Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 2 дахь заалтад зааснаар Монгол улсын засгийн газрын гишүүн Монгол улсын шадар сайд сайн буянгийн амар сайхан Монгол улсын засгийн газрын гишүүн Монгол улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын дарга Сэнди Нэмдорж Монгол улсын засгийн газрын гишүүн байгаль орчин аял жуулчлалын сайд Нэмжавын уртнаас
Монгол улсын засгийн газрын гишүүн Батлан хамгаалтын сайд Гүрсэлгийн сайхан байр. Монгол улсын засгийн газрын гишүүн гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг. Монгол улсын засгийн газрын гишүүн сангийн сайд Болдын Жавхлан. Монгол улсын засгийн газрын гишүүн Хувийн зүй дотоод хэргийн сайд Хишгээгийн Нямбатар. Монгол улсын засгийн газрын гишүүн хөтөлбөр нийгмийн хамгааллын сайд Аюушийн Ариун зай. Монгол улсын засгийн газрын гишүүн Барилга хот байгуулалтын сайд Бэгдчавын Мөнхбаатар.
Монгол улсын засгийн газрын гишүүн боловсрол шинжилгээ ухааны сайд Лувсан цэрэнгийн энх хамгаалал. Монгол улсын засгийн газрын гишүүн зам тээврийн хөгжлийн сайд Лувсангийн халтар. Монгол улсын засгийн газрын гишүүн соёлын сайд Чимбатын Номин. Монгол улсын засгийн газрын гишүүн уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Гэлэнгийн Ямдан. Монгол улсын засгийн газрын гишүүн хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Загдаж авын Мэнд сайхан. Монгол улсын засгийн газрын гишүүн эрчим хүчний сайд Нанслын 50 мэг.
Монгол улсын засгийн газрын гишүүн, эрүүл мэндийн сайд Сэрэжавын энх бол. Монгол улсын ерөнхий сайд Лувсан дансраан оюун эрдэнэ таныг эндэр төлж байна. За өнгөрсөн цаг хугацаанд амьдрал биш харин өнгөрсөн цаг хугацаанд үлдсэн дурсамжийг амьдрал гэдэг. Тийм учраас өнөөдөр та бидний хувьд Монгол улсын хөгжлийн төлөө хамтран зүтгэх нэг тамгын ерөнхий сайд засгийн газрын гишүүн болж байна. Цар тахлын хүнд нөхцөл байдлыг хамтдаа даван туулж ойрын хугацаанд Монгол улсын эдийн засаг нийгмийг энгийн голдролд нь буцаж оруулж Монгол улсын хөгжлийн түүхэнд цааш нь бичигдэх шинэ олон бүтээн байгуулалтуудыг хийж улс төрд нийгэм шин шиг тогтоохын том хүлээлтийг Монголын ард түмэн нүд жиртэн харж байгаа учраас амралтыг умартаж өдөр шөнөгүй хамтдаа улс орныхоо хөгжлийн төлөө цар тахлын эсрэг байнгаа ялж байгуулгын төлөө хамтран зүтгэцгээе. Баярлалаа, амжилт хүсье.